үндэсний өв соёл, үнэт зүйлсийг эрхэмлэгч Mobicom төлөвлөж байна. Рокби юу гэж бодож байна? Энэ рокбигийн дууд болт шүү. Чанга шүүгэн шүү. Шинжэн мурд тэнийг жоохон дуугийн дуулаад яриач дуулсан шүү дээ. Айгүй бүх дууг мэддэж шүү дээ. Тийм дээ. Ааж гоёра. За гүгрэ амжилт хүсье. Одоо хамт гараад зогсож байна. За. Багт хоёрыг Хөргий. за. Танай хамтлагийн нэр юу вэ? Олимп. Та нар манай шоунд ямар үзүүлбэрээр оролцох юм? Энэ дакунд арив. Ийм Яг байдаг юм уу? дакундгийн үндсэн хөдөлгөөнүүдийг болохоор яг бүжгийн аянд тослуулаад бүжиглэх юм. А тэгтээ бас үндсэн хөдөлгөөнүүдээ хийн. За. За ингээд obviously монголчууд шоу та бүхэнд маш том боломжийг олгох гэж байна. Тэр боломжийг хэрхэн амжилттай эдлэх хэсэг нь та бүгдээс хамаарна. Үзүүлбэрч үзье. За яа. Ямар ч байсан гоё ирч хүчтэй байлаа. Үзүүлбэрийн хувьд бол ерөнхийдөө дайжгүй. Гэхдээ одоо энэ дундуур яваад байгаа гэдэг орилоод байгаа нэг чимээ оролцсон байгаа шүү дээ. Энийний оронд та нар өөрсдөө хүчээ мэдрүүлээд гэдэг тэгжсэн бол илүү сонирхолтой болох юм гэж бодож байна. За яа. За одоо хамгийн гол алтан мөч одоо шүүгчд маань өөрсдийн саналаа хэлнэ. Тэнцвүү, эс тэнцвүү. За рокет бэ. Надад сонирхолтой байна. Тэнцлээ. Шүүгчтэйгий Миний хувьд тэнцсэнгүй. Тэнцсэн. Баярлалаа. ийм сайхан залуучууд та нар манай Монгол улсын бас авиасын гэдэг гайхамшигтай зүйлийг илэрхийлж чадах хүмүүс мөн үү гэвэл мөн. Тийм учраас та бүгдийг тэнцвүүлээ. Тэнцээгүй. Баяр хүргэе та бүхэнд. Баярлалаа. За баяр хүргэе. Дараа их дээрс та үзүүлээд өгөөрэй. За юу. За баяр хүргэе амжилт хүсье. Маш олон оролцогч хазагдсны дараа арай гэж шүүгчдийн сэтгэлд нийцсэн үзүүлбэр орж ирэх шиг боллоо. Шүүгч нарын маань ширэм шүүлтийн өмнө сөхрөөгүй Олимп хамтлагтаа амжилт хүсье.